Монгол улс маань одоо эрүүл мэндийн аюулгүй байдлын журмын дагуу бол жил болгон өөрийн гэсэн бас СПАР гэдэг өөрсдөө үнэлэх хүнлэгээ хийдэг. За түүнээс гадна олон улсын JE буюу олон улсын хөндлөнгийн хамтарсан үнэлгээгээр манай эрүүл мэндийн систем ордог. За энэ үнэлгээгээр манай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны дотроос сул гарсан үйл ажиллагаа нь бол эрсдлийн харилцаа холбоо олон нийтийн оролцоо гэсэн энэ хэсэг байгаа. За энэ чиглэлээр бас төсөл хөтөлбөр бол хараахан бас хэрэгжиж амжаагүй байгаа юм байна. Тийм учраас эрүүл мэндийн яамнаас одоо манай Америкийн засгийн газрын элчин сайдын яамд эрсдлийн харилцаа холбоог олон нийтийн оролцоог дээшлүүлэх, дэмжих чиглэлээр төслийнхаа үйл ажиллагааг хэрэгжүүлээч гэсэн юм хүсэл тавьсны дагуу EPIC төсөл маань хэрэгжиж байгаа. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь Америк нэгдсэн улсын засгийн газрын дэмжлэгтэй FHI 360 байгууллагатай хамтран EPIC төслийг 2025 онд Архангай, Үүрхангай, Баян хонгор аймагуудад амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд зоонуудын болон мал амьтны халдварт өвчний хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал үндэсний болон орон нутгийн түвшинд эрсдлийн харилцаа холбооны багуудыг байгуулж нийт 200 гаруй мэргэжилтнийг сургалт дадлага арга зүйгээр хангаж чадахжуулсан байна. Халдварт болон зоонуудын өвчний үеийн мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн харилцаа холбооны талаар баг байгуулж, тухайн багийг чадваржуулж, эрсдлийн харилцаа холбооны багаар дамжуулж олон нийтэд халдварт болон зоонуудын өвчний үеийн мэдээллийг үнэн зөв нэг их усүрээс шуурхаа хүргэх ажлыг зохион байгуулахад мэргэжлийн багийг бол бэлтгэлээ. Энэ хүрээнд мөн одоо аймгийн засаг даргын захирамж гарч эрсдлийн харилцаа холбооны багаа байгуулсан. За баг маань одоо хэд хэдэн удаагийн давтамжтай сургалтанд хамрагдаж чадварчсан. За энэ баг маань сумддаа эрсдлийн харилцаа холбооны талаар мэдээлэл өгөх энэ ажлыг бас мөн төслийн үргэлжил болгон аймагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн стандарт ажиллагааны журмыг боловсруулж, туршиж, зайжруулснаар байгууллагуудын хоорондох уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах урсгал, хариу арга хэмжээ авах үйл явцыг нэгдсэн тодорхой платформд оруулж өглөө. Сургалтанд ороод бид нар бол яг энийг ажиллах журмын санд гаргасан. Энэ журман дээр бол нэгэнт бид нар өөрсдөө сургалтын дээрээс амьдрал дээрээс гарсан шаардлагаар гаргаж байгаа журам учраас өөрсдөөс гаргасан сандлуудаа нэгтгэсэн журам учраас бол амьдралд хэрэгжих боломжтой юм сайхан журам гарнаа гэж үзэж байгаа. Зоонуудын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 7 төрлийн мэдээллийн багц боловсруулж 1000 гаруй брошюр болон богино видео контентуудыг олон нийтийн телевиз болон дижитал сувгуудаар түгээснээр иргэдийн мэдлэг, зан үйлийн түвшинд бодит өөрчлөлт гарч эхэллээ. Энэ төслийн хүрээнд бид нар энэ эрсдлийн харилцааны одоо чиглэлээр орон нутгийг бэхжүүлж байгаа. За мөн эрсдлийн харилцааны чиглэлээр Монгол баг анх удаа одоо энэ гарын авалгын дэвтэмжийг гаргаж байгаа. Эрсдлийн харилцаа бол яг энэ одоо алдарт өвчний зоонозын одоо өвчин дэгдэлтийн үед хамгийн чухал одоо хэрэглүүр байдаг. Учир нь бол одоо иргэдэд одоо бид мэдээллийг цаг хугацаанд нь түргэн шуурхаа өгөх ёстой. Дээр нь бидэнд иргэдийн оролцоо маш чухал. Гэтэл энэ маань бол өөрөө мэрэгсэн, суралцсан, гарын амлахтай хүмүүс бол хийх ёстой юм ажил байдаг. Учир нь бол эрсдлийн харилцааг одоо зөв явуулах нь өөрөө эргээд хариу арга хэмжээ үр дүнтэй байх хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэргэжлийн байгууллагуудын чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан 3 өдрийн дадлага сургуулиудад нийт 57 хүн хамрагдаж стандарт ажиллагааны журмын хэрэгжилтийг бодитоор туршин зайжруулах шийдлүүдийг гаргасан нь төслийн гол амжилтын нэг байлаа. This exercise was extremely challenging for most of us. A simulation exercise focused on RCCE is a new thing and people had not experienced it before. So there were some learning pangs, but all in all, I think that it was very successful. Individuals and team members all participated very strongly. They collaborated together, they tried new things, they challenged themselves. And in the end, I'm hoping and feel quite confident that the participants here are better prepared for the next outbreak in terms of risk communication and community engagement. Эдгээр үр дүн зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус аймгийн түвшний эрсдлийн харилцаа холбоо мэдээллийн урсгал, хариу арга хэмжээний тогтолцоог урт хугацаанд бэхжүүлэх суурь болж чадсан юм. Нэг эрүүл мэндийн хүрээнд ажилладаг манай бүхэл байгууллагууд ажиллаж байна, оролцож байна. Мөн одоо орон нутгийн засаг даргын хамгийн газар холбогдох хүмүүс оролцож байна. Тэгэхээр энэ бол одоо дараагийн одоо цар тахал, одоо зоонозын шалтгаантай одоо өвчлөлүүд энэ одоо дэгдэлтийн үед эрсдлийн харилцааны одоо энэ чиглэлээр
манай одоо энэ багууд бэхжсэн энэ төрлийн одоо бас ойлголтуудыг маш сайн авсан ширээний дасгал сургалтыг хийж гисэн иргэд олон нийтэд мэдээлэл хэрхэн зөв цаг хугацаанд нь өгөх одоо энэ яг шинжилгээний үндэстэй энэ одоо арга барил суралцсан байх нь өөрөө маш чухал. Энэ нь одоо чухал гэдэг юм одоо ковидын үед бид нь одоо үнэхээр сайн мэдэрч ойлгосон. Тэгэхээр бол энэ одоо Америк нэгдсэн улсын одоо засгийн газар дэмжигчийн хэрэгжих төсөл бол үнэхээр цаг уян олсон төсөл гэж үзэж байна. Богино хугацаанд бас хэрэгжүүлж байгаа төсөл маань нэлээд үр дүнтэй ачаал бүгдэлтэй сайн төсөл боллоо гэж үзэж байна. Байгууллагуудыг хүчирхэгжүүлж байна. Эрсдлийн харилцааны багуудыг байгуулж байна. Журамтай боллоо. Техник тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хүчин чадал нэмэгдэж байна гэдэг бас их үр дүнтэй 3 цогц арга хэмжээг зохион байгуулсан тийм богино хэмжээний төсөл боллоо. Тэгээд цааш энэ төсөл үргэлжлээд явах юм бол бусад бүсүүдийн баруун болон хойд бүсүүдийнхаа эрсдлийн харилцааны багуудыг байгуулна. Бидний гаргасан нэг журмаа бид бас шинжилж өөрчилж орон нутгийн онцлогтод тохируулж бас хийгдэх юм байна. Тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах нь бол энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон байгууллагууд, төрийн бус байгууллагуудад хамгийн их тийм хэмжээний ачаал бүгдгсэн тийм арга хэмжээ болж байна. Дэлхийн зүүн байгууллагын үнэт зүйл алсын хараа бол хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө. EPIC төсөл энэ зорилгод нийцсэн нотлогоон суурилсан доктортой хөрөнгө оруулалт болж орон нутгийн институцийн чадварыг боддоор дэвшлүүллээ.